За цаашдаа яг зүгээр бидэд нэг зүйлийг л бас ялгаж ойлгомоор байна. Хяналт шинжилгээ хийх хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ өгөх гэдэг чинь тис ондоо юм багхгүй. Тис ондоо. Тэгээ хуучин цагийн нөгөө юм процессын юм хэмжээнд дээр явдаг шиг юм хийгээд одоо ингээд ийм юм хийгээд гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлж чадахгүйгээ тайлагнаас сууж байгаа засгийн газартаа харамсаж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг ерөнхий сайд болон кабинет энд хариуцдаг буюу хэрэгжихэд ийм хүндрэлүүд үүсээд байна гэдэг нөхцлөө тайлагнадаг болохоос хэрэгжүүлэх боломжгүй гэдэг тайлан илгээдэг ийм юм байж болохгүй байхгүй. Юу хэлээд байна гэхээр хяналт шинжилгээ хэрэгжилтийн үр дагавар гэдэг зүйлүүд тис ондоо юм багмаа. Тийм ч учраас хяналт шинжилгээ мониторингийн газар энэ хууль тогтоомжийг хяндгүй юм аа. Хууль тогтоомжийн агентлаг буюу энэ нийгэмд үзүүлж байгаа тэр нөлөөлөл татвар санхуд үзүүлж байгаа төсөвт үзүүлж байгаа дарамт хүний эрх энэ зан үйлд үзүүлж байгаа хандлага энэ оронтой шаардж байгаа тэр нөхцлөөдлүүдийг дүгндэг байхгүй та. Би энийг одоо сүүлийн ингээд 2-3 жил хийж байна. Тэгээ одоо яг би цогтоотор даргыг хэлж байгаа дэр санал нэг байна. Бити одоо ийм тайлан хилцэхэд ингээд энэ төрийн өмчлөлт компани захирлуудыг оруулаач. Сайн ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг асууж шít Эрдэнэтийн 49 дээр. Захирал хариулахгүй. Захирал бол тэр доороо үүргээ аваад явна. Энэ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэн хэрэгжүүлж байгаа Эрдэс Монголын хэрэглэх газар өстэй. Хэрэглэх газар хариулах хэрэгтэй байхгүй. Ингээд төрийн өмчлөлт компани улс төрөөс ангид бай гэдэг зарчмаа тогтоочоод ажил болохоор ингээд түлхдэг. Бидэд ерөөсөө энэ төрийн энэ хандлага ерөөсөө болохгүй байна. Тэгээд одоо энэ Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэхгүй гэж шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Ийм байж болж байгаа юм өнөختөө. Ийм хариуцлагагүй тайлан илгээчээд байж болж байгаа юм уу? Тэгээ гол асуудлууд дээр юусэн ингээд асуудлуудаа хөндөж чадахгүй. Эн чинь бидний нөгөө чихнүүдийг онгойлгож өгөх гээд байгаа байхгүй. Та эдийн баталсан хууль чи энэ дээрээ болохгүй байна зохион байгуулалтлаасаа. За энэ хуулийн текст нүгээс буруу гарчжээ. Эсвэл энийг чи хэрэгжүүлэх гэхээр сангийн ам болоо эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын бодлоос инглээ шүү. Ийм юм чинь сонсоод дараа нь яах вэ гэдэг шийдэл энэ дээр ярих хэрэгтэй болохоос биш дүрм журм гарсан уу гараагүй юу гэдэг юм ингээд уламжлалт энэ байдлаар явах юм бол биднэрт ямар үр дүн гарах юм бэ? Тэгээ энийг л одоо маш олон жил хэлж би зандан шитрэг даргыг засгийн газраа байгуулах гэж хэлсэн, сая учрал сайдыг байгуулах гэж хэлсэн. Ингэжиж та ерөнхий сайд үүрэг даалгавраа өгнө. Ингэжиж та улсын хурлд энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж чадж байгаа үгүй гэдгээ тайлгнах юм аа. Энэ цэвэр мэрэгжлийн хүмүүс ажиллана. Тэрнээс биш хяналт шинжилгээ чинь биш шүү. Хяналт шинжилгээ чинь өдөр тутам байхгүй да. Өдөр тутмын үйл ажиллагаан дээр цуглуулад явдаг. А энэ хууль тогтоомжийн хэрэгжилт чинь доор хаяж нэгээс эсвэл хууль тогтоогч гэсэн хугацаа болоод доор хаяж нэг 2-3 жилийн хугацаанд гарч иж үрд нөлөө үзүүлнэ. Тэгэд ийм юм боллоо. За энэ ингээ болохгүй байгаа учраас дараагийн нэмэлт өөрчлөлт оруулах ийм юмыг энэ тогтоол дээр жишээ нь хийх хэрэгтэй байна. Энэ хууль дээр ингэх хэрэгтэй байна. Ийм юм ярина шүү дээ хэдүүлээ. Тэгээ одоо ийм юм ярьдгүй ингээ аргалаад ингээд яваад хахаар энэ үр дүн гарахгүй байна. Би биенийхээ цагийг үрээд байна. Тэгээд одоо том шийдвэрүүдийг хэрэгжих боломжгүй хуулийг хэрэгжүүлэхгүй гэдгийг тайлгнаж штэ. Ерөнхий сайдын засгийн газрын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэд тайлагнаад ороод ирэх чи одоо юу гэж ойлгох юм бэ? Үндсэн хуулийн эсрэг тайлан болчиход байна штэ. Томьёолчин. Би та нарын үйлдэл гэж хэлээгүй шүү. Тэгэхээр асуудлуудаа ерөөсөө ойлгохгүй байна гэд 2-3 жил л одоо яг энийг ярьлаа. Тэгээ болдгүй одоо. Тэгэл яг л ингээд ороод ирэх нэг цаг хугацаатай л үүд юм шиг. Тэгэл ингээд аргалаа л ороод ирэх. За Баярбаатар гишүүний микрофоныг өгье.